бодсон бодол маань дэндүү урт байсан гэдэг болгоно үзье. Өршөөрэй. За баярлалаа. За баярлалаа. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би соёл урлагийн сургууль сурдаг. Монголчууд дуучин ард түмэн тийм үү? Би бодохдоо монголчуудыг хөгжмөлөг байгаасаа гэж боддгийн. Хөгжмөлөг хүн хөгжмийг мэдэрч чаддаг хүмүүс хизээж хүнтэй эвгүй харцдаггүй. Тийм болохоор би монголчуудыг хөгжмөлөг байгаасаа гэж боддог юм аа. Тэгээд би бодохдоо өөрийгөө дэлхийн дуучин болж чадна гэж зөрөгтэй хэлж чадна. Яагаад би ингэж хэлж байна гэхээр монгол хүмүүс, монгол одоо өнөө үеийн залуучууд маш их зөрөггүй. Монгол залуучуудын яг миний үеийн тий залуучууд болохоор дийлгийнх нь одоо бараг 89% нь маш зөрөг муутай. Өөртөө итгэлгүй. Одоо монголчуудын хэлдгээр өнкаагүй гэж хэлдэг. Тийм учраас би монголчуудыг зөрөгтэй байгаасаа өнөөдөр те найзтай андаа чи үнэхээр гоё байна гэж хэлэх зөрөгтэй танихгүй ч гэсэн яадаг юм бэ? Танихгүй ч гэсэн хүний өдөөс хараад инээдэг те. Тийм байгаасаа гэж би бодож байна. Зогсон байдлаасаа хөдлөөсэй гэж бодож байна. Маш их зогсон асар их хэмжээнд монголчууд, Монголын залуучууд зогсон байдалтай байгаа. Тэр байдлаасаа хөдлөөсэй гэж би бодож байна. Юуны тулд соёл урлагийн сургууль сурж байгаа байлээ. Та бүхэндээ бас ая баярья. Газар дэлхий цав цагаан болсон байдлаа ганцхан модонд цасгүй мөчөр юу билээ орчин дээр үйтүм хүмүүс мэдэх хэрнэ чамда би яагаад хайлавэ эргэн таран дунцагаан эдэгнисэг шавцагаан чамдан өгсөн сэтгэлмэн мөнхийн цагаан миний харин орон зай орхинч биш чимэн үрд оршин welcome to my heart. Тийм монголчуудаа бүгдээрээ бие биенийхээ зүрхт тавтаа морилцгоё. Би бодохдоо Монгол улсад маань соёлын ам заавал байх хэрэгтэй гэж боддог. Энэ нэвтрүүлгийг Монголын олон мянган оюутан залуучууд үзээсэй гэж найдаж байна, итгэж байна. Тийм учраас бас өөрийнхөө үгийг хэлэх ёстой болов уу гэж ойлголоо. Би бодохдоо сая энэ daгийн ярилалд дуулсан те Welcome to my heart гэдэг. Миний зүрхэд тавтаа морилоо гэж. Өнөөдөр оюутан залуучууд дундаа бие биенийхээ зүрх сэтгэл тавтаа морилох тэр сайхан аянг зохион байгуул ямар вэ гэж. Энэ өөрөө яг доторх үгийн дотор утгыг бас ингээд ухаад ойлгох юм бол маш гоё үг байна л да. Тэгээ өнөөдөр Монголын оюутан залуучууд өнөөдөр хааш таарлцсан нэг л их бие биенээ цэнсэн, бие биенээ чагансан, сонссон, бие биенээсээ магадгүй цэрвсэн ийм байдалтай байдаг. Энэ байдлыг халахын тулд энэ бас одоо юу гэдгийг аян Welcome to my heart гэдэг аян бас нэлээд юу гэдэг тийм ээ бас нөлөө үзүүлэх юм болов уу гэж бас ойлгож байна. Тэгэхээр энийг бас дэмжиж, энийг бас бодиттой ажил болгоод ингээд явах юм бол оюутнуудын дунд бас нэлээд бас том уур амьсгал оруулсан үйл ажиллагаа болох хаа гэж найдаж. Ямарваа нэгэн зүйл яг сайхан санагдаад болоод л байгаа юм шиг. Ингэж байгаа бол тэр нь битгий одоо юу гэдгийг санаа амраараа тэрэнд улам одоо юу гэдгийг тэрнээс сэрэмжилж үргэлж шин зүйлийг хайж ингэж явах юм бол хов хүн болгон ингэж явах юм бол бас өнөөдөр хэрэгтэй байгаа бас нийгэмд хэрэгтэй байгаа сэтгэл зүй сэтгэлгээнүүдийн нэг юм шүү гэдгийг бас хэлхэн зүг бахаа гэж ойлгож байна. За сайн байцгаана уу оюутнуудаа. Намайг сайн бэр гэдэг. Би энэ сургуулийн багш, газрын менежментийн техникийн багш хүн байгаа. Би бодохдоо Монгол хүний боловсролыг яйсэл цэцэрлэгээс нь илүү анхаараасай гэж боддог. Би бодохдоо Монгол залуучууд, Монгол хүүхдүүд маань нэг нэгнээ дэмжээсэй гэж боддог. Би бодохдоо Монголын иргэн хүн бүр би өөрөө хэн бэ гэж өөрийгөө таниасаа гэж боддог. Би бодохдоо Монгол хүн бүхэн, Монгол оюутан бүхэн, Монгол залуучууд бүхэн, Монгол ажилчин бүр мэрэгжилдээ хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаасаа гэж боддог. Очирт нь хэлэхэд би бодохдоо Монгол хүн бүр дэлхийн дайны зорилготой байж тэр зорилготой хүрэх сэтгэлийн тэнхээтэй байгаасаа гэж боддог.
Би бодохдоо 6 хүн хөвгөлтэй орон сууцны зээлд олон айл хамрагдаасаа гэж бодлоо. Сайн байцгаана уу? За тэгээд би болохоор би бодохдоо за нэг гарц яри гэдсэн шүү дээ тийм ээ. Тэг жижигхэн гарц яри гэж бодлоо. За тэр нь болохоор бид нар юуг алдж байгаа вэ? Тэрүүгээр юу хийх боломжтой вэ гэдэг тухай яриа. Бид нар сар болгон 21 мянган төгрөг авдаг. Нийлээд 720 тэрбум төгрөг Монгол улсын хэмжээнд. Сар болгон оюутанд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөг. Нийлээд 80 тэрбум төгрөг. За би яг ойролцоогоор хэлж байгаа ш. За тэгээд оюутан болгон 70 мянган төгрөг. Энэ бодвол нэг 100 оюутан тэрбум байгаа байлгүй. За нийлээ 950 тэрбум төгрөг зүгээр бид нар өдөр тутмын хэрэглэн дээр алдаж байна. Энэ мөнгөгүй бид нар амьдрч болоод исэн. Тэгэхээр энэ мөнгөөр юу хийж болох вэ? Бид нар зүгээр нэг л жишээн дээр авч үзье. Бид нар нэг одоо энэгээр байраар ард нийтийг хангая гэж зориглээ. 1 м квадратын үн хэд вэ? Одоо сая 400, 2 сая гэж яриад байна. Бид нар 500 мянган төгрөгөөр барих боломж бий. Үнэхээр тэрнийг яаж барих вэ? Магадгүй гайлын татвараас чөлөөлөе дүүх хийдин. Ажиллаж байгаа ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл хүн амын орлогын татврыг нь хасъя. Янз янзын аргаар өртгийг бууруулж болно. За, ингэж үзье 500 мянган төгрөг 1 м квадрат. За, 30 м квадрат хүн амьдрна. 4 хүн ч амьдрна. Ингээд тооцоод үзэхээр бид нар метр квадрат хэд гэж бодсон? 500 мянга 30 м квадрат 15 сая. За, бид нар 15 саяар нэг айлын орон сууц барих боломжтой гэж бодъё. 950 тэрбум төгрөг хүмүүс зүгээр тарааж байгаагаа 15 сая төгрөгтэй хуваа хэдэн айлын орон сууц болох нь вэ? 63333 мянган айлын орон сууц. За, нэг ам бол 4 хүнтэй хэд болох вэ? 250 мянган хүн байртай болно. Бид нар яг юуг алдаж байна? Бид нар нэг жил зүгээр мөнгө тарааж байгаагийнхаа ачаар Монголын хүн амын 10%-ийг хангаж болох боломжтой орон сууцыг алдаж байна. Энэ бол хамгийн аимшигтай, хамгийн бохимдмаар оюутан бид нар бүгд хардаг, мэддэг баймаар хамгийн чухал зүйл бол энэ. Би бодохдоо Монгол хүн болгон гартаа байгаа мөнгө, толгоодоо байгаа ухаан, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл бүгдэн дээр нь хариуцлагыг мэдэрч явах хэрэгтэй. За баярлалаа. За, сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн залуучуудын өнөөдрийн минь дүргийа. За, тэгээ бас энд нэг санааг маань хэлчлээ. Монгол ёс уламжлал гэдэг бол асар одоо тэгээ үндэсний баялаг байдаг. Тэгээ би нэг олон юм дуртахгүй санаануудаа хэлээд явчих. Би бодохдоо хүн болгон одоо багаасаа цэцэрлэг тусаад би монгол хүн гэж бүгд хэлдэг байгаасаа гэж боддог. За, нөгөө талаас монголчууд би бодохдоо монголчууд хуйлаад байгаасаа гэж боддог. Яг хуйлаад байгаасаа. Тийм. За, би бодохдоо газар шороогоо одоо энэ төрийн төшөөдүүд маань одоо хойч үедээ баг сандаагаад үлдээгээсэ гэж боддог биднэрт. Би бодохдоо нийгмийн амьдрал залуучууд идэвхтэй оролцоосоо идэвхтэй амьдраасаа гэж хүсдэг. Одоо бол залуучуудын оролцоо маш бага байгаа шүү дээ. Би бодохдоо залуучууд маань гадаад тэр Сингапур, Малайз, Америк гоё гэхээсээ илүү шилийн богд гараад үзвэл эх орны хайрлах сэтгэл нь арай өөр болно. Би ингэж боддог. Би бодохдоо Монголын ихтэй 110-уудын ихтэй сургуулиудаас илүүтэй 110 мэрэгжлийн сургуульд үйлдвэрлэлийн төв бий болоосоо гэж боддог. Тэгвэл Монгол хөгжинэ. Би бодохдоо монголчууд баяраа баг тэмдэглэсэй гэж боддог. Валентин тэмдэг ингээл 3 сарын 8 18 баяраас баярын оронд л амьдэрдэг. Тийм үстэй. Би бодохдоо залуучуудын энэ өшин дэвчих гээд байгаа энэ сэтгэлгээг нь төрийн одоо төр засаг маань багаар ингэж ялзруулаасай гэж боддог. Биднэрт мөнгө өгнө гэдэг нь биднийг ер нь ингээл доош нь байлгана л гэсэн хүн болгоныг ойлгож байгаа. Энэ дээр нэг жишээ хэлэхэд Солонгосын нэг улс төрч манай Монголд буян тухай дээр буугаад ирээд 19-ээр эргээд ингээд төрийн орд хүртэл явхдаа энэ их баялагтай улс ард түмнээ ийм ядуу амьдруулж чадчихэдэг гэдэг бол энэ төрийн толгойтой улсууд бол асар ухаантай улсууд гэж хэлжсэн гэж байгаа байхгүй. За, нөгөө талаасаа гэж хэлэх юм бол миний бодлоор залуучууд маань эв нэгдэлтэй байгаасаа эв нэгдлийг асар олон зүйлээр илэрхийлдэг. Би бодохдоо ингэж л боддог. За, баярлалаа. Би бодохдоо Монгол залуучууд бидний
цаг ирнэ гэж уриалмаар байгаамаа залуучуудаа. Яагаад гэж хэлж байгаа юм бэ гэхээр бид нэр одоо залуу хүмүүс Монголын нэг зүрх зүг байдаг аавда авгаа ахыг заах нь гэдэг шиг бид нэр одоогийн төрийн түшмдүүдтэй хамтуудаа итгэхий найдаа хүлээ бидний цаг ирнэ. Хүлээхдээ харин бид нар өөрсдөө хөгжүүлж бай. Community гэдэг юмыг би та бүхэнд нэг хэлчихсэн юм аа. Бид нар залуу хүмүүс өчөж гоён бодож амьдрахын оронд улс төр эдийн засаг зах зээл мэз эдийн засгийн уналт Монгол бид нар хамаагүй бидний цаг биш одоогийн цаг биш бид нар харин бүгдээрээ сонирхлоороо нэгтцгээе монголчуудын ийм сонирхлын ашигын төлөө бус тийм залуучуудын нэгдлийг бий болгомоор байна. Би бодохдоо бүтээлч байх ёстой. Бид сая ярилцлаа. Би гэдэг нэрсийн дор бид нар маш олон зүйлүүдийг ярилцсан. Бид бодохдоо хэд хэдэн зүйл дээр санал нэг юм байна гэж ойлгож байна. Бид нэг Монгол гэдгээ илүүтэй тод мэддэг юм байна. Биднийг хэн нэгэн сайн сайхан амьдруулна гэхээс илүүтэй залуучууд өөрийнхөө амьдралыг өөдөн татаж илүү сайхан гэрэл гэгээтэй амьдралыг өөрийн гараар зүрх сэтгэлээр бүтээж чадна гэдэгтээ итгэл төгс байдаг. Тэгээ залуучуудын хэлсэн олон сайхан саналууд, шийдлүүд дундаас бид ихтэй оюутнуудын нэг саналаас нэг арай өөр өнцөг гэдэг юм уу хөнгө олж харж байна. Магадгүй бидний хийж байгаа хэлцүүлгүүд дунд бизнесмэнүүд бол бизнесийн шинэ хууль эрх зүйн орчин шууд бодиттой хуулийн бараг заалт хүсэж байна. Бараг бодиттой нэг код хүсэж байна. Бодиттой шийдлүүд хүсэж байна. Магадгүй зарим хүмүүсийн хүсэж байгаа шиг тийм л шийдлүүдийг хэлж чадчихна. Магадгүй аав ээжүүд маань яг хүүхдүүдэд хандаад эрт ирдэг байгаасаа ч гэдэг юм уу маш олон зүйлүүдийг бас хэлж чадна. Харин оюутнууд бол энэ ч илүү зүрх сэтгэлийн тухай ярьж байна. Оюутнууд илүү зөв хүн байх тухай, Монгол хүн байх тухай, бие биентэйгээ нэг байх тухай энэ чи ихтгэл үншил ярьж байна. Залуучуудыгаа үжил бодол ярьж цуглж сууж чаддаг болсон би бас хувь хүнийхээ хувьд талархаж байна гэдгийг бас хэлье гэж ингэж бодсон. Та бүхэн гайхамшигтай байлаа энэ үдшийг сайхан өнгөрөөлөө. Би бодохдоо нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг хөрөөд өндөрлөө. Залуучуудтайгаа өдрөөс ахгуулаад үдшийн бүрийн шөнө болтол бэлдсэн нэвтрүүлэг маань олон шийдэл гарцуудыг хайсан санаа бодлоо залуучуудаа нэг нөгөөд илгэсэн чин сэтгэлийн яриагаар үргэлжилсэнд баяр хөөртэй байна. Үзэгч та бүхэн дээр ч гэсэн бидний энэ дэр хүрэлцэн очих болон тэр үед та бүхэн бодол санаагаа бид бүхэнтэй нэг нөгөө хуваалцаж Монгол улсынхаа хөгжил цэцгэлтэнд өөртөө байгаа бодол асуудал барилаа шийдэх гарцуудыг хамт хагаасаа гэж хүсэж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай залуучууд. Би бодохдоо Монгол манд би бодохдоо 3 жилийн үүтэй орон сууцны ор бүрнээ ажил хийдэг. Би бодохдоо ерөн хөгжөлтөд сайхан болсон. Монгол дотор хүмүүс чухал гэж боддог. Би бодохдоо би бодохдоо